2013 оны 12 дугаар сарын 12-нд Хойд Солонгос улс дэлхийн нийтэд нэгэн цочирдон мэдээлэл гаргасан юм. Тэр нь Хойд Солонгосын дээд удирдлагын нэг шинэ удирдагчид нэрдэвшиж байсан Жансон Тэкийг цаазалсан тухай байлаа. Түүний эхнэр Ким Кён Хуй нь одоогийн удирдагч Ким Жон Уны авга эгч буюу эцгийнхэн төрсөн дүү. Чухам яагаад авга эгчийнхээ нөхрийг цааслах болсон тухай болон Ким Кён Хуй хэрхэн үүнийг хүлээж авсан болон мөн үүний дараа Ким Жон Унтай харилцаа ямар байгааг бараг дэлхийд тэр чигтээ чиг тавин сонирхож байлаа. Тэгэхээр Ким Кён Хуй гэж юм бэ? Ким Кён Хуй нь Хойд Солонгосыг үндэслэгч агуу удирдагч Ким Ир Сен болон түүний тэргүүн атагтай Ким Чен Сук нарын охин юм. Тэр бол хоёр дахь удирдагч Ким Чен Ирийн төрсөн дүү. Тэр 1946 оны 5 дугаар сарын 30-нд Пёнан хотод иржээ. Кимийн гэр бүл нь Хойд Солонгосын Бэгдүү уулын удам гэгддэг бөгөөд дээд зэрэглэлийн гэр бүл төдийгүй улсдаа маш өндөр статустай хүмүүс. Ким Кён Хуйгийн хүүхэд нас тэмч дардан жаргалтай байгаагүй. Түүнийг 4 настай байхад төрсөн их Ким Чен Сук нас орж төрсөн эцэг нь хожим Ким Сон А гэгчтэй гэрлжээ. Ингээд түүний төрсөн ах Ким Чен Ир болон Ким Кён Хуй нар асрагчийн гар дээр өссөн байна. Тэрээр хүүхэд байхасаа өгдөө цөөдөө бүрэг ичимхий нэгэн байсан. Ким Кён Хуй том болоод Хойд Солонгосын улс төрийн хүрээнийхэнтэй харилцаж эхэлсэн. Тэрээр Ким Ир Сений нэрэмжит намын дээд сургуульд суралцж байсан бөгөөд шилдэг оюутанд тооцогддог байв. 1971 онд Солонгосын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд элсэж улмаар олонний дунд гарч ирсэн. 1975 онд тэрээр хөдөлмөрчдийн намын олон улсын харилцааны элцсийн орлогч дарга болсон бөгөөд 1988-аас 2012 онд хөнгөн үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан. Мөн энэ хугацаанд Хойд Солонгосын хөдөлмөрийн намын төв хоронд элсэж ардын дэд хурлын төлөөлөгчөөр ажиллаж байж. 2010 оны 9-р сарын 27-нд Хойд Солонгосын ардын армийн анхны эмэгтэй генералаар тодорч маргааш нь хөдөлмөрийн намын улс төрийн товчоонд элсэв. 2012 оны 4-р сард хөдөлмөрийн намын төв хэрэг эрхлэх газарт ажиллаж намын зохион байгуулалтын удирдлагын хэлтсийн ажлыг хариуцжээ. Энэ үед хатагтай Ким жинхэнэ эрх мэдлэг атгаж агуу алдар сууг эдлэж байсан. Энэ үед тэр Кимийн гэр бүлийн гол дүрийн нэг байлаа. Харин үүнээс өмнө 1972 онд Ким Кён Хуй Жансон Тэктэй гэрлжээ. Жансон Тэк нь жирийн нэгэн гэр бүл төрсөн ч ухаалаг чадвартай нэгэн байж энэхүү гэрлэлтэнд улс төрийн оролцоо байгаагүй гэж үздэг. Тэрээр өөрийн хүчин чармаалтаар Хойд Солонгосын хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болж чадсан юм. Хатагтай Ким аюулгүй байдлын ерөнхий газрын дарга байсан бөгөөд Ким Жон Уны аюулгүй байдлыг хариуцж дараа нь Ким Жон Ун засгийн эрхэнд гарсны дараа түүнийг чиглүүлэгч зөвлөх болсон байна. Ким хатагтай нөхрийнхөө хамтаар бие биенээ дэмжиж байсан ч хожим Ким Кён Хуй гэр бүлийн байдлаа түлхүү анхаарч эхэлсэн. Харин нөхөр нь болох Жансон Тэк цаашид шаргуу хөдөлмөрлөж хосууд амар тайван амьдарч байв. Гэвч энэ бүх зүйл 2013 онд нуран унжээ. 2013 оны 12 дугаар сарын 12-нд Жансон Тэкийг эх орноосоо урвсан хэрэгээр цаазлагдсан тухай мэдээ тарахад тухайн үед Ким Кён Хуй Пёнан дахь гэртээ байлаа. Энэ мэдээ түүний жихэнд яг хизээ хүрснийг нь хинч мэдэхгүй ч энэ явдал түүнд маш хүн цохилт болсон нь гарцаагүй. Өмнөд Солонгосын тагнуулын их сурвалжийн мэдээснээр тэр муу мэдээг сонссон даруйдаа зүрхэн өвдөж ар гэрээхт нь яралтай эмнэлэгт хүргэсэн байна. Эмчнэр түүнийг зүрхний шигдээс болж байна гэж хэлээд тэр даруй хүчил төрөгч залгажээ. Хатагтай Ким хэдэн цаг комд байсан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байж. Ким Кён Хуйгийн биеийн байдал сүүлийн жилүүдэд маш хүнд байсан ба тэрээр олон жилийн турш нурууны өвчин болоод чихрийн шижин өвчнөөр шаналж байж. Тухайн үед нөхрөө алдахад Ким Кён Хуй 67 настай байсан. Нөхрөө гинэд цаазлагдсан тухай мэдээ сонсоод сэтгэл санааны гүн зочилд орохоос гадна бие махбодын хувьд төвчхийн аргагүй байдалд орсон байна. Түүнийг эмнэлэгт очсны дараа эмнэлгийн ажилтнууд түүний даралтыг хэмжиж зүрхний цохилтыг нь хянаж байв. Эмнэлгийн тоног төхөөрөмж байн гасаалттай байсан бөгөөд совилогч нар түүнд ямар нэгэн зүйл тохиолдох вэ гэж имэж ээлжлэн харж байв. Түүний амин чухал шинж тэмдэг тогтворгүй байв. Эмчнэр түүнийг аюулын ирмэгээс эргүүлэн татахын тулд маш их хүчин чармайлт гаргасан гэдэг. Тэр өдөр юу болсон талаар олон таамаггүй. Зарим хүмүүс Ким Кён Хуй энэ мэдээг сонсоод газар дээрээ ухаан алдсан гэж ярьдаг. Тэр хор ууж амиа хорлохыг завдсан, Ким Жон Унийг хараасан захидал хүртэл илгээсэн гихч яриа байдаг. Гэхдээ эдгээр мэдээллүүдэд баттай нотлохоо байхгүй. Баттай мэдээлэл гэвэл тэр эмнэлэгт 24 цагийг ухаангүй байдалд өнгөрүүлсэн. Ким Жон Ун болон Кимийн гэр бүлийнхэн түүнийг хизээж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр Хойд Солонгосын эмнэлгийн нөөц хязгаарлагдмалж Кимийн гэр бүлийнхэн давуу эрхээдлэн Хятадаас хүртэл эмнэлгийн аврах багийг авчирсан байна.
2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын эрх баригчид Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаар дамжуулан албан ёсны мэдээлэл нийтлэх үед Жансон Тэкийг цаазлсан тухай мэдээ олон нийтэд илүүлсэн. Ким Кён Хуй энэ мэдээг олон нийтээс арай эрт сонссон юм уу эсвэл яг тэр үед сонссон байж магадгүй. Үүний дараа Хойд Солонгосын эрх баригчид Ким Кён Хуйгийн талаар ямар ч мэдээлэл хийгээгүй нь хэвийн үзэгдэл. Тэд дэлхийн нийтэд үргэлж хаалттай байсаар ирсэн. Гисэн хэдий ч түүний хожмын нөхцөл байдлаас харахад аврах ажиллагаа амжилттай болжээ. Хатагтай Ким үхээгүй бөгөөд түүнд ноцтой үр дагавар гараагүй. Харин Жансон Тэк цаазлагдсны дараа Ким Кён Хуй гинэт олонний нүднээс алга болжээ. Жансон Тэкийн оршуулгын хорооны албан ёсны жигсаалтанд Ким Кён Хуйгийн нэр байсан ч тэр ирээгүй. Энэ нь дэлхийн нийтэд таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Зарим нь түүнийг гэрийн хороонд байгаа гэсэн бол зарим нь өвчний улмаас нас барсан гэж сэжиглэж байж. Гисэн хэдий ч түүний нэр жигсаалтанд байсан тул тэр амьд байгааг баталж байсан. Дараа жил нь буюу 2014 оны 4-р сард Хойд Солонгос анх Ким Кён Хуйгийн дүрс бичлэгийг агуулсан баримтат кино гаргасан ч бүгдийг нь таслан зогсоожээ. Учир нь тэд нэг нэвтрүүлгээ дахин гаргадаг. Энэ нь түүнийг Ким Жон Унаас бүр мөсөн харилцаагаа тасалсан болов гэмээр хүмүүсийг гайхшралд хүргэв. Гэвч тэр оныхоо 10 дугаар сард түүний дүр төрх Ким Жон Уны тухай өөр нэгэн баримтат кинонд дахин гарч ирсэн байдаг. Энэ нь түүний зээдүүтэйгээ харилцаа нь бүрэн тасраагүй гэдгийг харуулж байсан. Дараагийн жилүүдэд хатагтай Ким үе үзэгдэх болсон ч түүний статус тодорхойгүй хэвээр байлаа. Хожим нь 2020 оны 1-р сарын 25-ны өдөр Ким Кён Хуй олонний өмнө гарч Ким Жон Ун, Ри Сол Жу, Ким Yo Jong нартай хаврын баярын тоглолтыг үзжээ. Тэр Ким Жон Уны зүүн талд сууж голд нь удирдагчийн эхнэр Ри Сол Жу сууж байв. Энэхүү суудлын зохион байгуулалт нь санамсаргүй байдлаар хийгдээгүй нь тодорхой бөгөөд энэ нь түүнийг эрх мэдлийн торигт байр сууриа хадгалсаар байгааг харуулж байна. Үүний дараа 2022 оны 2 дугаар сард тэрээр Ким Жон Унтай дахин дурсгалын тоглолтыг үзэж биеийн байдал нь нэлээд тогтвортой байгаа харагджээ. Жансон Тэкийг цаазлагдах үед дэлхийн нийт Ким Кён Хуй болон Ким Жон Ун хоёрыг хоорондоо муудалцсан гэж бодсон. Гэвч түүний хожмын зан авираас харахад Ким Жон Унтай харилцаа тийм ч хурцсангүй. Наасан ч тэр одоогийн удирдагчийн аавынхан төрсөн дүү буюу Кимийн гэр бүлийн гишүүн. Тэгдүү уулын удам гэдэг нь түүний хувьд маш их ач холбогдолтой байсан. Гэхдээ Жансон Тэкийг насурхаас өмнө Ким Кён Хуй одоогийн удирдагчтай харилцаа нь тийм ч сайнгүй байсан. 2020 болон 22 онд олон нийтийн өмнө гарч ирэхдээ Ким Кён Хуй Ким Жон Унтай зэрэгцэн сууж байсан харагдсан ч тэрээр ямар ч аз жаргалгүй нурамгар харагдаж байлаа. Солонгосын уламжлалаар Ким Жон Уны авга гэгчийн хувьд ахлагчийн статустай бөгөөд зээдүүн түүнийг хүндлэх ёстой. Одоо тэр гэр бүлийн гишүүний хувьд Хойд Солонгосын улс төрийн давцанд өөрийн байр сууриа үргэлжлүүлэн мэдрүүлсээр байгаа. Үүнд жинхэнэ эрх мэдэл байхгүй ч түүний бэлэгдлийн ач холбогдол хэвээр байгаа бөгөөд түүнийг Ким Жон Уны засаглалыг бэхжүүлэх хүмүүсийн нэг гэж тооцдог байна. Ким Кён Хуйгийн эрүүл мэндийн байдал улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадaltaй. Тэрээр зүрхний өвчин, чихрийн шижин гэх мэт арга хууч өвчтөй хэвээр байгаа ч аливаа улс төрийн арга хэмжээнд оролцсоор байна. Тэр Жансон Тэкийг цаазалсан бодит байдлыг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байж магадгүй. Хойд Солонгосын улс төрийн орчин ийм л хатуу харгас байгааг харж болно. Гэр бүлийн ашиг сонирхол үргэлж 1-р, хувийн мэдрэмж 2-р тавигдах ёстой. Жансон Тэкийг цаасгснаас хойш 24 цагийн дотор Ким Кён Хуй цочрлоос команд орж эмнэлгийн аврах ажиллагааны тусламжтайгаар амьд үлджээ. Одоо түүний Ким Жон Унтай харилцах хандлага нь олон нийтийн үйл явдлаас харахад зээдүгээ илүү дэмжин хамтран ажиллаж байна. Үүний цаана эрх мэдлийн ашиг сонирхол цаашлаад Кимийн гэр бүлийн нэгдмэл байгааг олон нийтэд мэдээлж байгаа утгатай. Улс төр маш харгас ямар этрэтэ гэдгийг энэ түүхээс харж байна.